жилийн төвлөрийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Үүнтэй холбоотойгоор бид нар үйл ажиллагаагаа хийсэн. 25 оны үед бид нар 8 сая 700 мянган тонн ачааг хийсэн. 26 оны үед бол 18 сая тонн ачааг бид нар тээвэрлэхээр болж байна. Тэгээд үйл ажиллагааны үед өргөн цар хүрээтэй ажиллаж байна. Энэ үйл ажиллагаатай холбоотойгоор бид нар өмнөний говьд үйл ажиллагааг тэлэх боловсон хүчнээ орострогоор говийн бүсэд ажиллуулах бодлогын хүрээнд өнөөдөр Монголын төмөр зам компани хөдөлмөрийн нээлттэй өдрийг зохион байгуулж байна. Бид нар 7 сард энэ үйл ажиллагаа зохион байгуулсан. 270-аад өргөдөл ирсний бид нар 60-ын говийн бүсээс аваад шийдвэрлсэн байна. Тэгээд дараагийн одоо энэ хаврын өдрөл ирж байна. 12 дугаар анги төгсөж байгаа хүүхд залуучуудаа төмөр замчин гэдэг хүмүүсийн ажил онцлогийг тайлбарлаж, тайлж дараагийн энэ ажил мэргэжлээ сонгоход нь тусдсан болох гэж энэ ажлыг өнөөдөр Монголын төмөр зам компани зохион байгуулж байна. Хэмжээний зам дээр одоо яг дорн гоо, дунд гоо, өмнө говийн хэмжээнд бид нар 1000 км 800 орчим километр замыг үйл ажиллагаа зохион байгуулж байна. Улаанбаатар төмөр зам алтан булгаас замын өдөр бол 1000 орчим километр замыг зохион байгуулдаг. Тэгэхээр үйл ажиллагааны хувьд одоо бид нар бол цар хүрээ бол Улаанбаатар төмөр замтай ойролцоо болж ирж байна. Цаашдаа бид нар ачаа тавирын хувьд 1 жилийн дотор 9 сая орчим ачааг тавиулж байна. Энэ жилийн төлөвлөгөө бид нар 20 сая төгрөг 18 сая. Тийм учраас Монголын төмөр зам үндэсний төмөр зам бол үйл хаалга нэгдээд явж байна. Олон бид нар нөгөө экспортын төмөр зам шүү дээ. Та бүгд мэдж байгаа энэ экспортын төмөр зам ямар үн өртөгтэй баригдсан биш. Баригдсан төмөр замаараа бид нар эдийн засгийн ач холбогдолтой эдийн засгаа өргөжүүлэх, экспортыг дэмжих гэж хүрээнд ажиллаа хийгээд одоо та бүгд мэдж байгаа өнөөдөр Монголын төмөр зам компани China Energy гэдэг компанитай гэрээ байгуулснаас хойш яг өнөөдөр 5 сая дахь ачаагаа тавиулж байна. Энэ бол 1 жилийн төлөвлөгөө. Бид одоо 26 онд дахиад 5 сая, дараагийн 2 жил 6 сая, 5 дахь жилээс бид нар 20 сая ачаа тавиулахын төлөвлөгөөтэй байгаа. Энд бид нар төлөвлөн бэлдэж ажиллаж байна. Thank you.